Сүүлийн жилүүдэд манай улсыг зорих жуулчдын тоо улам нэмэгдэж байгаа төдийгүй өнгөрсөн ондлог ихэд 850 мянга гаруй жуулчин иржээ. Хэдийгээр жуулчдын тоо өсөж байгаа нь сайн ч хэлээ. Тэдгээрийн сэтгэл ханамжийн асуудал харин зайлшгүй анхаарах шаардлагатай байгааг салбарынхан хэлж байгаа. Ялангуяа стандарт шаардлагыг бүрэн хангадаггүйгээс үүдэн жуулчдын эрүүл мэнд, амь насанд ч хохиролтой нөхцөл байдал үүсэх нь баггүй эрсдэл дагуулдгийг тэд онцолж байна. 2023 онд 650 гаруй мянган жуулчин манай улсад ирж байсан бол 2024 онд 800 мянга гаруй, 2025 онд 850 мянга болж өссөн үзүүлэлттэй байна. Ингэхдээ энэ он гарсаар 290 мянган жуулчин ирсэн бөгөөд угт 2 саруудад өсөх хандлагатай байгаа юм. Энэ нь өнгөрсөн жилүүдэд аялал жуулчлалын салбарт хийгдсэн томоохон өөрчлөлт, шинжилттэй холбоотой бөгөөд цаашаад ч бодлогын арга хэмжээг төгөлдржүүлэх хэрэгтэй гэж салбарынхан үзэж байна. Нийт ялангуяа жуулчдын тоо нэмэгдэж цаашаад ч өсөх хандлагатай байгаа энэ үед сэтгэл ханамжийг хэрхэн өндөр байлгах тал дээр ихээхэн анхаарах ёстой гэдгийг онцоллоо. Welcome to Mongolia, Go Mongolia гэсэн ийм брендинг слоган үгнүүд ашиглаж байна. За энэний хүрээнд бас ингээд олон улсын контент креаторуудтай кампейнтэй ажлуудыг хийж бас энэ одоо бид бол одоо бас аялал жуулчлал гэдэг ийм том дэлхийн том даваан дээр өөрсдийн бас бүтээгдэхүүнээ сурчилж яах гэсэн нэг үгээ байна. За тэрний хүрээнд бас жуулчдын тоо нэмэгдэж байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллага 25 оны судалгаар манайх шилдэг 20 орны 15-д орж байна. За бас энэ бүс нутгийн дайн талаантай байгаа энэ геополитикийн асуудлаас болоод манай орнд бас аялах нь илүү аюулгүй таатай байх нөхцөл байдлууд үүсэж байна. Манай орныг зорио ирэх сонирхох жуулчдын тоо бас нэмэгдэж байна. Энэний хэрээр буцаагаад бас биднэрт анхаарах ёстой маш олон асуудлууд байна. Зочлох үйлчилгээ болон үйлчилгээний за үн терапийн болон тэгээ бусад одоо хүний нөөцийн гэх мэтлэн олон асуудлууд байгаа. Дэлхийд дахин дүүсэдвийн нөхцөл байдлаас үүдэн аялал жуулчлалын салбарт зарим төрлийн хүндрэл үүсэж байгаа ч манай улсын хувьд нөхцөл байдал харилцан ялгаатай байгааг салбарынхан хэлж байсан юм а. Ингэхдээ тэдний зүгээс жуулчдын сэтгэл ханамжийг өндөр байлгахад зочлох үйлчилгээний нөхцөл байдлыг сайжруулах хэрэгтэй. Цаашлаад улирлаас үүдэн хөдөлгөөн нэмэгддэг тул хүйтний улирлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг анхаарах шаардлагатай юм байна. Тэр тусмаа салбарын мэрэгжилтэн боловсон хүчний чадварыг сайжруулах, орон орны жуулчдын соёл болон сэтгэл зүйн онцлог тохирсон үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй гэдгийг хэллээ. Анхандаа маш их юм ундаг байсан. Одоо манай юунууд үйлчлэгээний байгууллагууд хөтөлж олооч маань буруу хүлээж авснаас, буруу өгчснаас тур операторуудын алдаа гаргаж одоо онгоцны цагтаа очиж чадаагүй хүлээлгэснээс болж энэ төр тий. Тэгээд эргээд нөгөө амлсан ёсоор нөгөө баазтаа очиагүй ч юм уу, үйлчлэгийг нь одоо яг тэр хоолнд гарч ирээгүй ч юм уу, өөр одоо ингээд баазын алдаагаас болоод нэг өөр хоол гараад ирдэг, буруу хоол гараад ирдэг ч юм уу, нэг иймэрхүү жижиг сажигхан зүйлүүдээс болоод бид нэг алдаа гаргаж штеп. Япон жуулчдын хувьд бол бараг 81% нь зуны 3 сар ирж байгаа. Тийм учраас энийг яаж намрлуу, өвлөө, хаварлуу чиглүүлж одоо ингэж хувааж аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн гаргаж ирэх үү гэдэг дээр аялал жуулчлалын баазууд, тэгээ тур оператор компаниуд, бусад газруудсан нэгдээд шинэ санаачлаг гаргаж энэ хүүтнийг ер нь давсан ийм аялал жуулчлалын бүтээгдэхүүн яаж гаргаж ирэх үү? Хүүтнийг бол хүүтэн болохоор л ирдэггүй шүү дээ манай Монголд чинь. Тийм учраас тэрнээс илүү давсан одоо ийм одоо сонирхолтой ийм аялал жуулчлалын бүтээгдэхүүн яаж гаргаж ирэх вэ гэдг нь л том асуудал болоод байгаа шүү. Хит хитэн асуудал бол биднэрт бол байгаа. Нэгдүгээрт одоо маш удаан машинд явдаг ч гэдэг юм уу, эсвэл нөгөө нойлын асуудал ч гэдэг юм уу те. Журтуудын хөрөлцөө, жуучны баазын одоо гэрүүдийн одоо тав тухтай байдал ч гэдэг юм уу. Иймэрхүү асуудлууд бол хэдийгээр байдаг боловч ерөнхийдөө энэ зах зээлийн орнуудын нэг онцлог нь бол тухайн орны тур оператор тэндээс илгээж байгаа travel agency бол жилдээ 1 юм уу 2 3 группийг бол тогтмол илгээдэг. Тэгвэл дэлхийд дахинд аялал жуулчлалын салбараараа тэргүүлж буй олон улсын мэрэгжилтнүүдийн зүгээс манай улсын нөхцөл байдал харилцааны асуудлыг онцолж байна. Тодорхойлбол ирсэн жуулчдтай бүрэн дүрэн ойлголцох, тэдний шаардлага нөхцөлийг биелүүлэх, өөрсдийн байр суурийг илэрхийлэхэд хил нэвтрэлцэхгүй байгаа нь хүндрэл үүсгдэг гэдгийг хэллээ. Миний хувийн туршлагаас үзэхэд Монгол улсын хувьд олон талын онцлогтой, өрмөц соёл уламжлалтай орон, энэ нь жуулчлалыг татах өгөгдөлтэй гэсэн үг. Гисэн хэдий ч гадаад улсын иргэдтэй ойлголцох, өөрсдийгөө таниулахад хэлний бэрхшээлийн асуудал нэн тэргүүнд тулгамдж байна. Тухайлбал англи, хятад гэх мэт түгээмэл бус хэлээр ярьдаггүй, ойлголцох боломжгүй хүмүүстэй хэрхэн харилцах, улс орныхоо онцлогийг таниулах, сонирхлыг нь татах вэ гэдэгт анхаарах шаардлагатай байна. Цаашлаад жуулчдын сэтгэл ханамжийг өндөр байлгах асуудал нь зөвхөн төр болоод хувийн хвшилт хамаарахгүй гэдгийг салбарынхан хэлж байсан юм а. Ингэхдээ бүхий шатны оролцогчдыг чадваржуулах, стандарт шаардлагыг хангах, хууль эрх зүйн хэрэгжилтийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж тэдний төлөөлөл үзэж байна. Ялангуяа манай Монгол бүх
зүйл дээр нь стандарт гэдэг юм маань алдагдчихад байгаа. Энэ одоо ингээ аялал жуулчлалын салбар дээр яг алдагддаг болохоор энэ стандарт чинь явж жуулчны амь настай холбогдож явчихдаг байхгүй. Тийм болохоор бид нар стандартаа заавал мөрдөх ёстой. Нэг хөтөж гэдэг чинь ингээл болчихдээ штэ. Жуулч аваад ингээл авчихдээ штэ. Жолооч чинь ингээл авчихдээ штэ. Тур оператор ингээл хоорондоо өрсөлдөөд үнэ унгаагаад авчихдээ штэ биш байхгүй. Заавал стандарт нарийн баг штэ. Тэр стандартыг бид нар мөрдөх ёстой. Тэгэхгүй бол явж нэг чинь жуулчны хүний амь настай холбогдчихдаг болохоор бид нар энэ стандартыг заавал мөрдөх ёстой. Тэр үнийн хямд байх ёстой, үнэтэй байх ёстой юм тэр бол дараагийн асуудал. Аялал жуулчлал гэдэг бол нэг юм маш олон хүрээг тэлж оролцогч олонтой. Тэгэхээр тэр оролцож байгаа оролцогч болгоно л одоо тэр хүн сэтгэл ямар нэгэн тодорхой хэмжээгээр одоо эерэг болон сөрөг сэтгэл үлдээж байгаа. Тэгэхээр энэ болгоныг л илүү олон эерэг сэтгэл үлдээхийн тулд оролцогч болгоно руугаа л бид нэр анхаарах хэрэгтэй гэсэн. Тэр анхаарах процессууд нь бас ингээд баг-багаар үе шаттайгаар явагдаж байна л. Угтаа сэтгэл ханамж гэдэг нь бүхий шаардлага нөхцөлийг биелүүлнэ гэсэн үг биш бөгөөд зөвхөн харилцан тохиролцооны хүрээндх заалтуудыг хэрэгжүүлнэ гэсэн үг. Иймд энэ асуудалд олон талын оролцоог нэмэгдүүлж зөв мэдлэг ойлголтыг түгээх шаардлагатай байна. Учир нь аялал жуулчлалын салбарын хөгжил нь аж ахуй эрхлэлтэйг иргэнээс эхлээд энэ чиглэлийн томоохон байгууллага гэд хүн бүрт өөр ашигтай юм а.